Ээлж үс гэхдээ цаг бүртгэл хэсэг дээр даран ээлжийг тохируулан нэмэх цонхон дээр дарна. Ээлжийн нэрийг оруулж өгснөөр илүү цагийн дүн цаг тутамд хэдэн төгрөг тооцогдох, цацралтын мөнгөн дүн минут тутамд хэдэн төгрөг тооцогдохыг оруулж өгөн, цагийн хуваар хэсэг дээр гарагийг сонгон ажил эхлэх цаг, хоцрол тооцох цаг, ажил дуусах цаг болон нэг өдөрт хэдэн цаг ажиллахыг оруулж өгнө.